Сайн байна уу Болоргой? Сайн байна уу? Сайн. Октябрийн хувьсгалын 100 жилийн тохиож байгаатай холбогдуулан тантай ярилцахаар би холбогдлоо. За. Хүн төрөлхтний бүхий л түүхийг аваад үзэх юм бол онцгой чухал тийм үйл явдлууд цөөхөн байдаг гэж би боддог. За тэдгээрийн нэг нь бол яахын аргагүй 1917 оны октябрийн хувьсгал. За энэ хувьсгалын нөлөөгөөр социалист систем бүрэлдэн тогтоод дэлхийн олон орнууд энэ системээр замнаж хөгжиж байсан ийм түүхтэй. Тийм үү Болоргой? Тийм ээ. Гэтэл одоо энэ 100 жилийн ойн ингээд тохиож авахад манай улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, радиоор энэ хувьсгалын талаар энэ хувьсгалтай холбоотой нэвтрүүлэг ярилцлага гарахгүй, их чимээгүй байна. Ганцхан манай улс гэлтгүй, ер нь барууны орнууд ч гэсэн энэ талаар ерөөсөө ярихгүй байна л да. Тэгээд би бодлоо. Энэ түүхийг ер нь судалдаг, сонирхдаг хүмүүс гэж байхгүй болцсон юм уу? Энэ хүн төрөлхтний түүхэнд бол яахын аргагүй бол онцгой үйл явдал үнэн. Гэтэл энэ талаар яагаад хүмүүс ярихгүй байна вэ гэж би бодлоо л да. Та энэ тал дээр өөрийнхөө бодол санаагаа надтай хуваалцахгүй юу? Тийм ээ, би ч гэсэн бас ингээд ажиглаа сонсоод чихтэйвэл байгаа л да. Харамсалтай нь энэ тухай бол зөвхөн Монголын өнөөгийн ардчилсан гэдэг энэ дэглэмтэй Монгол улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ер нь барууны мэдээллийн хэрэгслүүд интернетийн орон зай дотор энэ тухай мэдээлэл бол харьцангуй бага байна. Тэрнтэй бол би ч юмтай яг санал нийлж байна. Ер нь октябрийн их хувьсгал одоогоос 100 жилийн өмнө гарсан гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. 1917 оны хуучин толлоор бол 10 сарын 26, шинэ толлоор 11 сарын 7 ингээд 2-3 хоногийн дараа тэр бол агуу үйл явдлаас хос 100 жил өнгөрчээ. Үнэхээр бол октябрийн их хувьсгал бол үнэхээр зөвхөн ганцхан Орос, тэгээд Монгол энэ зүүн Европын орнууд төдийгүй ер нь бол энэ хүн төрөлхтний түүхийн хөгжлийг эргүүлж чадсан асар том болоод нийгмийн дэвшил юм байна. Гэвч харамсалтай нь бол энийг сүүлийн нэг энэ ардчилсан дэглэм тогтсноос хойш 1990 оны төрийн эргэлтээс хойш бол байн гүтгэн гүжирдэж ирлээ л дээ. Тийм учраас манай улсууд бол энийг бол эрх биш энэний цаас шалтгаануудыг өөрснөө харж яг өөрснөө бол арьсаараа мэдэрч байгаа хаа гэж би бодож байна. Ер нь октябрийн хувьсгалын тухай бол олон юм ярьж болно л доо. Октябрийн хувьсгал бол үнэхээр тухайн цаг үедээ бол нийгмийн шаардлагаар гарч ирсэн хэсэг бүлэг хүмүүс энийг удирдах бол зохион байгуулж хийсэн. Тэгээд тэд бол дараа нь дотоодын бол тэмцэлдээ ялж 1937 онд ялаад тэгээд тэрнээс хойш бол үндсэндээ бидний мэдих хуучин энэ социалист энэ нийгэм улс төрийн байгууламжийг барьсан шүү дээ. Тэгээд ер нь энийг бол ярихын тулд бол эхлээд нэг жаахан түүх рүү эргэж бол бас бид нар харах шаардлагатай л дээ. Ягаад гэвэл бид намайг хүүхэд байгаад социалист нийгэм би бол социалист Монголын боловсролын бүтээгдэхүүн гэж би өөрийгөө бодож явдаг. Тийм ч яг үнэн хэрэг дээрээ тэр үед бол зааж байсан энэ түүхийг хүмүүс мартцсан юм шиг юм байгаа нь бол надад их сонин ажиглагддаг л да. Гэвч бол ер нь бол зүгээр ингээд ажиглаа судлаад байхад зэрэг чинь 1990 оноос хойш манай ард том бол энэ ардчлагчид гэж өөрсдийн нэрлсэн энэ гадныхантай энэ гадаадын тагнуулын тусгай албатай нийлж Монголын төрийг төрхөн унгасан хэсэг бүлэг улсуудын 27 жил явуулж ирсэн энэ суртлага хуулгад үндсэндээ мансуурсан байсан. Тэгээд сүүлийн жилүүдэд яг нэг хэсэг нь бол сэрж эхэлж байх шиг байна. Түүнээс бол бага хэсэг нь бол энийг ойлгож, бүр төрнөөс бага хэсэг нь бол энийг ухаарч ойлгож, ер нь
Өнөөгийн бидний энэ замнаад байгаа энэ зам бол одоо хаашаач биш харангал руу болоо чиглэсэн зам юм байна гэдгийг бас ойлгож эхэлсэн юм шиг санагдаж байгаа л да. Тэгээд ер нь түрүүчин чиний хэлсэн одоо баруунд яагаад энэ тухай бол бичихгүй байна гэдэг зэрэг чинь ер нь бол баруун бол дандаа капиталист системээр бол явж ирсэн тентхийн хүн ардыг бол олон 100 жилийн туршид бол магадгүй тэдний бүр генетикийн болтор кодонд нь бичигдтэл бол ингэж сортлох болохоор байнга балбаж ирсэн учраас тэд нар бол өнөөдөр бас биднээс нэг одоо онцгийн ялгаагүй өрийн болцсон байгаа хэрнээ энэний ихэнх нь энэний бол цаад учир шалтгааныг мэдэхгүй тэгээд бүр энэс яаж гарах арга замаач бол олж харж чадахгүй байгаа л да. Энэ нь бол байнгын одоо ингээд тэрийг ажиглаж яадаг одоо ном тэгээд бусад интернетийн мэдээллийг цоглуу судалж яадаг хүн миний хувьд бол энэ ойлгомжтой харагддаг л да. Тийм. Үнэн таны хэлж байгаа бол яг үнэ. Зөвхөн одоо барууны орны ард түмнийг бол за тийм одоо учир шалтгааны улмаас энийг ойлгохгүй, энийг сонирхгүй байна гэж тэгж одоо хэлж болох боловч тэгвэл манай ард түм маань өөрөө яагаад энэ түүхээ эргэж харахыг хүсдэггүй, энийг ойлгохыг хүсдэггүй. Яг үндсэндээ бол одоо манай Монголын маш ойрын түүх, шин түүх, нийт шин түүхэд хамаарах энэ яг өнөөдрийн бидний орчин байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг тайлбарлах гол гогцоо бид нар одоо ямар зам туулж ирээд өнөөдөр ийм одоо мухардл хямралд орчих вэ гэдэг энэний одоо бүх энэ онцгойг бол тайлж цаашдаа энэс гарах замыг бол уг нь тодорхой болгож өгөх. Энэ бүх тайлал бол энэ Октябрийн усгалын энэ түүхтэй салшгүй холбоотой байх гэж би бодоод байна л да. Миний энэ бодож байгаа зөв болгоо. Яг зөв. Яг тэгвэл 1921 оны ардын усгал маань бол Оросд болсон 1917 оны Октябрийн усгал гэж хожим нэрлэгдсэн тийм ээ. Гэхдээ бол тэр бол тухай үедээ бол төрийн эргэлт байсан гэдэг ааш тийм. Энийг хүртэл манай хүмүүс одоо ойлгохгүй мэддэггүй юм байлээ. Би найз нөхдөдгөө ингээд яриад үзэхэд ерөөсөө мэддэггүй юм байлээ. Тэгээ би ч гэсэн одоо нэг үгөө хэлэхэд бол уг нь бол би социалист Монголын үед бол миний хүүхэд нас өнгөрсөн. Би 90 оны одоо арчилсан хувьсгал гэж нэрлэдэг тэр үйл явдал болж байхад бол би 15 настай байсан юм уу? Тийм байсан хүүхэд. Тэгээд би бол ойлгож байхдаа одоо тэр тухайн үеийн сурах бичиг эргэн тойрны одоо үзчихсэн кино энэ бүх юмнаас бол ойлгохдоо бол энэ бол манай улсын одоо манай улсын түүхэнд тохиолдсон маш чухал үйл явдал гэж харж байсан. Гэтэл бид нар одоо энэ түүхээ хүртэл үүсгдэг болчиход байгаа юм болов уу? Энэ одоо ер нь энэ тал дээр бас юу хэлэх вэ? Тийм. Одоо ер нь ингээд орчлагчид бол 1911 оны тэр үндэсний чөлөөлөх хөдөлгөөн 1911 онд Монголд одоо тогтсон тэр автономи засгийг бол их үндэсний чөлөөлөх хөдөлгөөний үндсэндээ бол маш том улалт амжилт байсан гэд сурталчлаад байгаа. Энэ бол түүхэн үнэнтэй бол огт одоо нийцэхгүй худлаа юм. Яагаад гэвэл тэр үед бол бас нэг зүйлийг сануулж хэлэхэд Монгол улс цэнгүрний харьяанд байсан шүү дээ. Цэнгүрний харьяанд юу ах вэ? Ер нь бол цэнгүрэн өөрөө бол мөхөөд тэгээд цэнгүрний тэр бол орыг залгамжилсан хятадын бол одоо энэ эзэнт гүрний харьяанд байсан. Тэгэхдээ энэ хятадын эзэнт гүрний харьяанд байсан хэдий ч Монголын одоо энэ үеийн их орончид улс төрийн зүтгэлтнүүд тэдний тэмцлийн үр дүнд бол 1911 онд бол Монгол улс цэнгүрний харьяанд өөрийн бол автономит хэрэгтэй. Автономит бол хэрэгтэй тийм засгийг бол одоо олж авч тунхагласан байгаа. Гэхдээ энийг бол нэг зүйлийг ердөөсөө ярьдаг. 1912 онд яг энэний дараа нэг жилийн дараа одоо Орос Монголын бол бас хэлэлцээр бол болсон байгаа. Тэгээд тэр хэлэлцээрийн бол үндсэн дээрээс Орос Монгол хоёрын хооронд бол 1912 оны гэрээ гэдэг нэрээр түүхэнд орсон нэг гэрээг бол байгуулсан байдаг. Тэр үед бол Оросууд хэдийгээр монголчууд бол одоо хятадын бол одоо гүрний нэг одоо хэсэг гэж үзэж байсан хэдий ч Монголыг тусгаар бол тогтсон биш хараат бус ийм бол одоо
улс төрийн субъект гэдгийг бол хүлээн зөвшөөр тэрнтэй янз бүрийн бол одоо харилцаагаа хөгжүүлэх тухай ийм гэрээг бол хийсэн байдаг л да. 1912 онд 12 онд 1911 оны үйл явдлаас хойш 1 жилийн дараа гэсэн. Тэгээд энэ бол хэсэг хугацааны дараа 1919 онд бол Монголын тухайн үеийн тэр төрийн эрхэнд байсан одоо тэр хар шар пядлууд бол үндсэндээ Монголын төрийн энэ олж авсан ололт амжилт Монгол улсын одоо тусгаар хараат ус байдлыг бол хятадын эрх баригчдад бол зарцсан шүү дээ. Одоо бол түүхэн дээр бол байж байгаа нэр бүхий улсууд бол олон лам мөнгөөр хөдөлсөн гэдгийг урагч нар гэдэг тэгээд байдаг тийм кинонд дээрч байдаг шүү дээ бас тийм. Тэр үед бол Монголын одоо төрийн тэргүүн байсан бол богд хааныг Манжин хааны одоо хятадын одоо сүлдэнд мөргүүлж Монголын автономи цэцгийг бол татан буулгаж бүх цэргүүдийн одоо зэвсэг хурааж авч одоо Монголын энэ засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн болоод хятадын одоо төр төвийн бол төр засгийн мэдлэлд өгсөн шүү дээ. Яг энэ үйл явдлын дараа бас ингээ Монголын одоо тухайн үеийн хувьсгалчид гэж одоо бид нэрлэдэг байгаа. Тэд нар бол өөрсдийгөө бол дараа нь хувьсгалч гэдэгт нэрлсэн болохоос ер нь бид нар бол Монголын одоо тусгаар тогтнолын төлөө үндэсний их орончид бол байсан. Тэд одоо тухайн үед өөрийгөө тунхагласан байсан зөвлөлтийн одоо Оростой тухайн үед бол одоо чинь хаант засгаа түлхэн умгаагаад зөвлөлт засгийг бол байгуулсан байсан. Энэ хүмүүст бол хандаж тусламжгүйш тэдний хүчээр бол 1921 онд ардын хувьсгал байгуулсан. Тэгээд ер нь эндээс нэг төрийн иргэд хувьсгал хоёрын бол үндсэн ялгаа нь тухайн тэр нийгмийн бол бүх байгууламж тэр юугаар солигддог л доо. Ер нь төрийн иргэд хувьсгалаар тий хувьсгалаар бол солигддог. Би бол яриад байгаа Монгол бол сүүлийн одоо 27 жилээр үргэлжилж байгаа тэр одоо 4 жил тутмын энэ сонгуул бол өөрөө бол жижигхэн төрийн иргэлтүүд юм. Тийм та тэгж хэлдэг. Тий ялангуяа ягаад би ингэж хэлж байгаа нэгт зэрэг Монгол ардын намаас Монгол ардын хувьсгалт намаас ардсан нам төрийн эсрэг төрийн засаг төрийн одоо эрх мэдэл шилжиж байгаа хэдий ч ердөөсөө тэрэн дээр нийгмийн бол одоо явж байгаа энэ баримжаа чиглэл улс төр нийгмийн дотоод бол харьцаа эдийн засгийн харьцааг огтхонч өөрчлөгдөхгүй хэвээрээ агагцгүй тэд нар бол одоо сандал ширээгээ бол булаацалсан төрийн эрхийг булаацсан тэдний бол одоо энэ дотоодын нэг тийм талхилцсан тэгээ тэрний үр дүн тэрнийг бол одоо Монголын ард түмэн сонгуул гэж бол энэ жижигхэн төрийн эргэлтээр баталгаажуулж өгч явсан хэрэг шүү дээ. Тэгээд тийм ялгаатай байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд энэ тэгэхээр нэг би зөвхөн энэтэй холбогдуулаад нэг түүх ярих гэж бодлоо л да. Тэрийг өгөхтэй зэрэг бол 1789 онд бол одоо агууг Францын хувьсгал гэж гарсан шүү дээ. Тэгээ тэрний дараа 1820-оос 30-аад оны үед бол мөн Францад бол хувьсгал гарсан. Гэвч бол энэ хувьсгал бол одоо энэ хувьсгалын одоо үр дүн Францын ард түмэн одоо үнэхээр тэднийг бол хүлээж авч хүлээн зөвшөөрт тэдний тэр тухайн тэр үед явдал болсон одоо энэ бодит үйл явдлууд үнэлт өгнөлтөд бол тэд 150 жилийн бол хугацаа шаардагдсан байна. Гэвч бол бид нар одоо ингээд 100 жилийн дараах ч гэсэн одоо энэ өнөөгийн бид нар бол 100 жилийн өмнө болсон энэ одоо Октябрийн социалист агуу хувьсгалын одоо энэ үр дүнг бол бид нар үгүй манай ялангуяа хойш үед бол мартуулах юм одоо бүрц тодорхой санаатай тийм бол үйл ажиллагааг шат дараатай явуулж эхэллээ л дээ. Олон жил харин тийм юм шиг санагдчих. Тийм учраас одоо жишээ нь нэг хэсэг нь бол мартсан нөгөө хэсэг нь бол одоо ер нь дугуй бол одоо ингээд байж байвал амин дүлзийтэй гэдэг байдлаар энэ асуудал бол хандж ирлээ л дээ. Гэхдээ бол би дахиад хэлэхэд ер нь бол Октябрийн социалист хувьсгалын хамгийн гол ололтууд нэгтэй зэрэг тэр үед бол үнэхээр Оросд бол нийгмийн шудраг бус байдал үүнээс үүдсэн бол одоо ялангуяа тэр хааныг бол тойрсон одоо энэ олигархчдсан хэсэг тэднийг одоо энэ яг л өнөөдрийн болж байгаа үйл явдалтай адилхан орлогын бол харьцангуй тэгш бус байдал бол үндсэндээ газар авсан байсан шүү дээ. Одоо өнөөдөр бол Монголын хүн амын бас үндсэндээ бол ганцхан хувь нь бол үндэсний баялагын бол ихэнх хэсгийг бол дангаараа эзэгнэж байгааг бол хүн бүхэн харж байгаа. Тэд нар бол гадаадын одоо энэ
үндсэн дамсан корпорацуудтай бол нийлж Монголын одоо энэ газарт орох бол баялаг Монгол хүмүүсийн бол хийж бүтээж байгаа энэ баялагийг бол одоо цөлмөн завших энэ хэлбэрээр бол бас их баяжсан. Тэгээд тийшээ гаргаж мөнгө хөрөнгөө одоо нуудаг ийм байдлыг бол бид нар бол бүгд бол харж байгаа бүхэн бол одоо тэрийг бол ямар нэгэн өөрийн гэсэн тийм байр сууриас хүлээж авч байгаа. Гэхдээ бол эн чинь зүгээр манай одоо энэ дотоодын одоо энэ олигархууд эрх баригчид бол өөрснөө бол одоо мэдээж тэд нар бол гадаадынхантай нийлж одоо ард түмнээ шуулж болоо цөлмөн хоосолж байгаа гэдгийг бид бүгдээрээ харж байна. Гэхдээ тэдний тэр цөлмөн хоосон бүх хөрөнгө мөнгийг гадныхан зориуд өөрсдөө нь тэднэрээр хулгайлуулад тэд нар өөрсдөө авчиад одоо авдрандаа хийцэн байгаа шүү дээ. Энийг бол бид нар ярихгүй зөвхөн бол одоо ингээд одоо ерөнхийдөө ч тэр Алтанбаагийн Батулга тэгээд нэг хэсэг бүлэг улсуудаар одоо юу гэдгийг тэр мөнгийг буцаагаад оруулж ирнэ гэж ярьж байгаа нь бол угаасаа бол маш гинэн асуудал байсан. Ер нь бол одоо өнөөдөр Монголд бол ингээд хүмүүс одоо уур бухимдал, игдүүцэл дургуутслан илэрхийлж байгаа боловч Монголын нийгэмд харамсалтай нь бол нөгөө Сэхэтэн анги гэж бол одоо ердөөсөө дуу гарахгүй бол 27 жил болсон учраас Монголд энэ ард түмнүүдийнхээ энэ зүй ёсны бол энэ эсэргүүцэл, энэ тэмцлийг бол одоо өдөртөн зохион байгуулах, тэднийг араасаа дагуулах юм ховсголын хөдөлгөгч юм одоо субъект нь одоохондоо бүрдээгүй байна л да. Хамгийн гол нь бол ер нь тэгээд энэтэй холбогдуулаад бас нэг зүйлийг хэлэхэд ер нь ард түмэн бол хичнээн яаж одоо ядуу зүдүү хүнд хэцүү байсан ч ард түмэн бол үндсэндээ өөрөө бол яаж чаддаггүй байхгүй юу. Тэд нар дотор энэ дотор маш олон шалтгаан бай. Тэд нар бол энэ бүх үйл явдлын цаас шалтгаан мөн шалтгааныг ойлгохгүй байх. Иймээс бол тэд нар бол гарах гарцаан бол одоо маш их гинэн төсөөлөх эсвэл бол ер нь бол энийг бол одоо ингээд нураачхад ямар бол бид нар нийгэм хаашаа бол явах ёстой бол тэр сайн бол төсөөлөхгүй байдаг. Тийм учраас бол ер нь энэ аль ч гэсэн улсын бол дотор үнэхээр өөрсдийн яг тэр жинхэнэ Сэхэтэн гэж Сэхэтнүүд бол энэ одоо толгойлох ялангуяа тэр Сэхэтний дундаас бол одоо үндэсний чиг баримжаатай эх оронч тодорхой одоо энэ тэмцэд бол өөрийнхөө одоо цаг чадал энийг бол золиослоё гэсэн энэ одоо хөсөл зөрөгтэй асуудал энийг одоо өдөртөн чиглүүлж ард түмнийг араасаа дагуулж энэ хувьсгалыг хийдэг байхгүй юу? Ер нь бол өнөөгийн одоо ингэ бүрэлдсэн нөхцөл байдлыг ингээд харж байхад бол манайд хүмүүс одоо ойлгож байгаа ямар нэгэн хувьслын замаар юм өөрчлөгддөггүй. Хувьслын ягаад гэвэл эднэр бол 1990 аяндаа өөрчлөгдөх боломжгүй тийм ээ бол 1990 одоо яриад байгаа шиг 1990 оны одоо энэ төрийн иргэлт бол үндсэндээ 1917 оны энэ хувьсгалын эсрэг хийсэн энэ бол контр хувьсгал байхгүй юу? Энэ хувьсгалын эсрэг гадаадын бол одоо тагнуулын гадаадын үндсэн дамсан корпорациудын тэдний бол бүх талын дэмжлэгтэйгээр бүгдийн дэмжлэгт бие оруулж ирэх зэрэг мэдээллийн болон бол тэгээ санхүү зохион байгуулалтын олон талын бол дэмжлэг тусалцаанд одоо толдойдод тэр үеийн бол төр засгийг барьж байсан үндсэндээ уруугч нар байгаа. Тэр бол мен одоо улс төрийн төвчөө бол бүрэн бүрэлдэхүүнээр огцорно гэдэг бол тийм юм хизээч ямар ч улсын төвхөнд бол урд нь байдгүй байх ёсгүй юм байна. Ягаад гэвэл тэр тэднийг бол тийм замаар Монгол улсын бол төрийн хэсэг бүлэг одоо гудамжинд дондоо ингээд өссөн гэд хэвтэж байгаа энэ хэсэг энэ залуучуудад одоо ингээд шилжүүлж их тийм хуулийн ямар ч заалт байхгүй. Хуульд тэрийг бол одоо чинь хуульд заахтаа бол зөвхөн төрийн эрхийг ард түмний бол одоо энэ хийсэн сонголтын дагуу бол шилжүүлнэ гэсэн юм бол бүхэл заалтууд байдаг шүү дээ үндсэн хуульд. Нэгдүгээр бол одоо тэрийг бол зөрчөөд тэгээд бол одоо бүрэн бүрэлдэхүүнээр огцроод тэгээд хэцэг залуучуудад та нар одоо энэ Монголын одоо Монгол улсыг Монгол улс үндэстний Монголын ард түмнийг энэ бүх баялагтай газар нутагтай бүх энэ газар нутгад дээр хитэн үеэр бий болгосон энэ баялагтай та нар одоо чинь юу хийнэ дураараа болгоод ингээд хаяад явцсан шүү дээ. Тийм учраас бол 1900 одоо 90 оны төрийн эргэлт бол энэ бол хууль бус гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тухайн үеийн хуульда ердөөсөө тухайн үеийн мөрдөгдөжсэн хууль ердөөсөө ийм одоо ийм байдлаар бол засгийн эрхийг одоо
тэр тусмаа бол одоо энэ өмнө буслаг гаргасан энэ бол хэсэг залуучуудад шилжүүлж өгнө гэсэн тийм заалт бол байгаагүй бид нар хатуу ойлгох хэрэгтэй. Энэ бол маш чухал байна. А хоёрдугаарт бол эдгээр нэгэнт бол одоо чинь тэр үед одоо энэ ялангуяа элбэгдөрж ерөнхийлөгч байхдаа бол манай ард өмнө хийсэн сонголт гэж бол олон удаа ярьж ирсэн. Тэрийг бол хүмүүс одоо сонсч исэн бас байх гэж би найдаж байна. Гэхдээ энэ бол шал худлаа юм. Тэр үед бол одоо ардчилсан холбоо гэдэг бол эвсэл бол өнөөгийн яг одоо нөгөө өнгө төвсгөлийн бол технологиор хийсэн шүү дээ. Би энэ зүгээр ингээд дашрамд нэг зүйлийг бол сануулхад яг одоо манай 1989 оны одоо ч 12 дугаар сарын сүүлчээр тэр залгууран бүтээлчдийн одоо тэр зөвлөгөөн дөр бол одоо энэ хөтгөн анх хөрснийг зарлж гарч ирсэн гэж ярьдаг шүү дээ. Яг тэр үед бол одоо ч тэр барууны энэ төрийн эргэлтийн бүх онлыг боловсруулсан арга ажиллагааг бол боловсруулсан тийм ажлын хэсэг бол одоо Монгол одоо Оросоор дамжаад Монголоор бол одоо чинь дамжаад мөн Хятадд бол очсон байсан. Тэгээд тэд нар чинь Хятадаас бол одоо хөөгдөж гарсан шүү дээ. Тийм байна. Тэгтээ зэрэг чинь бол ер нь энэ бүх юмнуудыг чинь би тэгээд дахиад хэлэхэд чинь бол заавал ийм субъект бол байж байгаа. Тэгээд субъект бол байлаа гэхдээ энэ бол одоо чинь өөрийн дотоодын нөхцөл байдлаас бол хамаарат тэгээд гадны бол заавал ийм тусламж нэлээдтэй эсвэл бол одоо юу гэдгийг гадны бол төрийн эргэлтийг бол гадны талаас нь санхүүжүүлдэг, гадны талаас нь тэднийг бол дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж одоо тэдний талд мэдээллүүдийг бол цацаж тэднийг бол мэдээлэлээр дэмждэг ийм бол одоо энэ тагнуулын бол тусгай бол одоо чинь зорилготой тусгай албаны энэ хийдэг ийм ажлууд бол байсан байхгүй юу? Харин тийм. Тэр тухай бол одоо эрдэмтэн судлаачд энийг мэддэг, энэ талаар үнэхээр одоо ажил амьдралаа бүх юмаа одоо зориулж энийг судалсан хүмүүс бол их ярьдгийн байлаа уг нь. Гэхдээ энэ нь болохоор ард түмэнд тэр үнэн бол ерөөсөө очихгүй. Энэ дунд одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэсэн нэг ийм одоо нэг том тийм ээ хүч ингээд суурчаад тэр үнэн зөв юмыг болохоор ард түмэнд хүрэхгүй мөртлөө огт тийм ээ онцгийн шаардлагагүй юм одоо эсвэл гаднаас санхүүжүүлсэн захиалгатай юм уу эсвэл мөнгөний төлсөн ямар ч хэрэггүй реклам юм уу ямар ч одоо ач холбогдолгүй хүүхэд залуучуудын хүмүүжил бүр сөрөг нөлөө үзүүлэх үс тийм зүйлийг явуулаад ард түмний одоо орон гэрийн хойморт гараад энэ сэтгүүлчд гэдэг нэртэй хүмүүс яриад байдаг мөртлөө яагаад энэ түүхтэй холбоотой бидний энэ одоо энэ орцсон байгаа энэ хэцүү байдлыг тайлж одоо ойлгуулах энэ гол чухал зүйлүүдийн талаар ярилцдаг. Ядаж эн чинь манай улс үндэсний хэмжээнд одоо энийг чинь судалдаг, мэддэг цөөхөн хүн байдаг юм бол ядаж тэднийг авчраад хүртэл яагаад ярих вэ? Ийм санаачлаг гарахгүй байх уу гэдэг миний сэтгэлийг их зовоож байгаа юм л да. Би бол тэгж бодоод байгаа. Яагаад энэ талаар ерөөсөө огт ярихгүй байна тийм. Би бол урдын ингээд бас энэ тэнд ярилцлага өгтөө бол олон удаа би бол хэлжсэн. Ер нь бол 1990 оны төрийн эргэлтийн дараа хамгийн бол одоо төргөн хийж авсан тэдний бол зүйл болохтой тэр Монголын энэ дотоодын мэдээллийн орон зайг бол эзэлж авсан шүү дээ. А мэдээллийн орон зайг бол эзэлж авахдаа бол бид нар одоо танаа энэ мэдээллийн орон зайг эзэлж авах гэж байна гэж хэлдэг байхгүй юу? Ер нь манайхан маш гинэн гэдэг нь бол үнэхээр олон тохиолдолд энэ чинь тэнэглэл гэж харагдаад байгаа юм л да. Тэгвэл зэрэг бид нар ингээд сануулхад бол чинь тэр үед чинь нэг Даны засгийн газрын одоо төсөл одоо санхүүжилт одоо хөрөнгөөр бас нэг тийм хэвлэлийн хүрээлэн гэж байгуулсан шүү дээ. Тэр үеэс эхлүүлээд хамгийн гол нь бол ер нь бол ардчилсан ус бол одоо бүх хэвлэл мэдээлэл нь бол төрөөсөө тусгаар байх хэрэгтэй гэж тэгээд тэдний чинь бүх хэвлэлүүдийг одоо чинь урд нь улсын байсан энэ хэвлэл мэдээллүүдийг хөвчилсөн олон хэвлэлийн байгууллагууд бас шинээр бол үүссэн байгуулсан тэдний тусламжтайгаар тэгээд би энэ тусламжийг бол одоо юу гэж хэлэхдээ бол шууд ус аргаар бол тусалдаг шүү дээ. Ягаад гэвэл тодорхой санхүүжилт өгөөд ямар нэгэн бол одоо чинь телевиз одоо энэ сонингийн газруудыг бол байгуулж болно. Мөн тэрнээс гадна шууд бус аргаар тэднэрт бол одоо чинь байгуулагчдын дараа нь болохтой зэрэг бол рекламууд тавих барих тэгэл тэднэр дээр янз бүрийн бол одоо чинь санхүүжүүлэлттэй нийгмийн одоо мэдээллүүдийг бол одоо ингээд
одоо байнгын төрөөр суслах гэх мэтийн олон аргаар бол хамгийн гол нь тэд нар өөрснөө нэгдүгээрт бол тэр хэвлэл мэдээллийг бол эзэмшиж байгаа тэр хувийн эздэд бол тийм материалын сонирхлыг бүрдүүлдэг. Өгөөр нь дамжуулаад бол Монголын одоо энэ мэдээллийн орон зайг бол эзлээд авчиж байгаа. Тэгэхээр мэдээллийн орон зайг эзэлж авсны дараа бол Монголын ард түмнийг мэдээллийн бүсэлтэнд оруулж байгаа байхгүй юу? Ер нь мэдээллийн бүсэлт гэдэг бол зөвхөн бол тэдэд хэрэгтэй мэдээллээс л өөр мэдээллийг Монголын ард түмний тэр сонорт чихэнд нүдэнд хүргэдэг байхгүй да. Харин тийм нэг талын мэдээллээр байнга бөмбөгддөг тийм ээ. Бол өгтөө олон одоо жишээлбэл суугаар одоо энэ хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүдээр телевизийн сувгуудаар олон сонингуудаар тэгээд бол олон хүмүүсээр бол ингээд зэрэг хэлэхтэй зэрэг чинь ингээ гинэн бол улсууд юу гэж бодож хүлээж авдаг гэдэг зэрэг чинь энэ мэдээлэл бол олон сувгаар олон янзын мэдээлэл орж ирж байна гэж бодоод байдаг. Үндсэндээ тэдний мэдээллүүд бол ер нь бол нэг том болов бүлэглэлээс нэг цэгээс бол олон сувгуудаар Монголын ард түмний дээрээс бол байнгын бол өдөр шөнөгүй цутгаж байгаа энэ одоо энэ юу шүү дээ энэ одоо юу гэдгийг одоо энэ бохор мэдээллийн энэ хутлаа текст мэдээллийн одоо шуурга шүү дээ. Тэрийг бол хүмүүс бол ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол зүгээр тэгээд тийм учраас чинь тэд нар бол одоо өнөөгийн одоо Монголын хэвлэлүүд гэх чинь та нар одоо ингээд телевизэн сувгууд явах чинь ер нь бол бид нар зарим үед байдаг шүү дээ. Бид нар энэ одоо тодорхой чинь нэвтрүүлэг эсвэл бол киног бол одоо үзээд байна уу? Аль эсвэл бол тэр мэдээлэл сурчлагын дундуур бол тэр мэдээллийг үзүүлээд байна гэдгийг ялгахын аргагүй болгоцсон байгаа шүү дээ. Эсвэл бол ямар нэгэн мэдээллийг явахтаа зэрэг чинь ийм зарна гэдэг. Тэд нар бол дандаа ингэж гадаадад бол ихэнх нь дандаа бол гадаадад бол хийсэн гадаадын ажилчдыг гадаадын тэр компаниудыг үндсэн дамсан энэ бол одоо чинь компани корпорациудын бол одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг бол манайд сурталчилж тийм үү? Манайд бол зарж байгаа. Тэгээ тэрэн дээрээс нь бас нэг хэдэн одоо төгрөг нэмж өөрснөө бас хажуугаас нь замаас нь завших гэсэн ийм бол одоо зорилго сэдэлтэй улсуудын хийж байгаа үйл ажиллагааг сурталчлаад байгаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр бол одоо тэд нар мэдээж бол одоо ингээд тэд нэгдүгээр материалыг бол маш их одоо сонирхолтой тэд нар хизээж баяжиж хизээж тэд нар бол одоо цадахгүй байхгүй болно. Тийм улсууд бол одоо нэгдүгээрт тэдний гарт бол орсон. Тэд нар бол зөвхөн материалыг одоо энэ сэтлэрээ дамжуулаад тэдний бүхэл бүтэн дөрөв одоо үзэл сурталчсан тэр тархины угаалганд өрдөөс чанагдаад аль хэдийн одоо юу гэдгийг нөгөө одоо юу гэдгийг бусад зүйрлж хэлдэм бол мах үдийн бол тэр чинь аль хэдийн болцсон байгаа байхгүй тэр нь чанагдсан тий чанагдаад бүр ингээд болдоод илжирцэн ялзарцсан байгаа байхгүй. Тийм учраас тэд ямар нэгэн бол ард түмэндээ бол хэрэгцээтэй улс үндэсэндээ хэрэгцээтэй өөрсдийнхөө бол одоо энэ хооч ирээдүйд Монголын ард түмний хооч ирээдүйд хэрэгтэй ийм мэдээллийг дамжуулахаас гадна хэн мөнгө өгсөн талд нь үйлчлдэг болчиход байгаа байхгүй да. А мөнгийг бол одоо ингээд хэн одоо тэр реклам сурталчилгааг бол өөр мэдээж бол гадныхан өгч байгаа. Ер нь тэгээд Монголд бол одоо энэ одоо C1 телевиз байж байна. Энэ бол Америкийн хөрөнгө оруулалттай. Тэгэл одоо ер нь одоо олон бол одоо Eagle байж байна. Тэгэхэд одоо Монгол бол Монголын зүгээр жишээ аваад байна. Монголын нэг одоо үнэхээр одоо бид нэр энэ одоо манай ард түмний одоо тэр үнэт зүйлүүдийг бол ярьдаг тийм бол телевизийн одоо сувгийг Америкт ч юм уу эсвэл Европын аль нэгэн оронд бол нээхийг тэд нар зөвшөөрөх үү? Тэд нар хизээж зөвшөөрөхгүй. Гэвч манайд бол орж ирсэн энэ бол хэвлэлүүд одоо энэ зүгээр одоо энэ миний нэр дурдсан бол одоо энэ телевизийн сувгууд байж мөн бол одоо энэ сонингуудын ихэнх бол ард талд нь дандаа бол гадаадтай бол шууд буюу шууд бас амар холбогдсон тэнд бол хувьцааг нь эзэмшдэг эсвэл бол тэднэрт бол хамгийн гол тэдний нөгөө амьдарч оршин тогтнож байдаг гол бол эрсцэн сурчлагыг бол тэднэр дээр одоо чинь байршуулдаг. Тэгээд тэднийг бол тэр мөнгөөрөө бол тижээдэг ийм бол одоо нөхцөл байдал бүрэлдэжээд байгаа байхгүй. Тийм учраас хизээч тэд нар бол одоо Монголын ард түмний тэр хувьцаа тэдний хувьд бол хамаагүй тэд нар бол аль хэдийн нулимдсан байгаа байхгүй. Тийм учраас бол энэ байдлыг бол одоо үнэхээр өрөвдөлтөй одоо юу гэдгийг хөрхилтэй байдал бид нар орчод байна л да. Тэгээд бас нэг энэ дээр бас нэг зүйлийг одоо үзэн санаанд орж ирлээ л дээ. Тэгэхээр юу гэхээр бол 27 жил бид нар чинь нэг хэвлэлийн эрх чөлөөтэй гэдсэн 90 оноос өмнө бол манай одоо хэвлэл мэдээлэл эрх чөлөөгүй байсан мэт тийм үү? Тэгэнгუთ чинь нэг асуудал гарч байгаа. За тэгвэл 27 жил бол та нар бол эрх мэдэл
одоо эрхчлөөтэй энэ бол хэвлэл мэдээллийн одоо шугамар бол та нар олон мэдээлэл авсан. Гэхдээ тэр мэдээллүүдийн бол одоо чинь хичнээн үнэн хэдэн бол таны ажил амьдралд бол одоо Монгол улсын одоо өнөөгийн байдал тэгээд ирээдүйн хойшлол хэрэгцээтэй мэдээлэл байна гэд хэрэг ийм асуултыг тавьд юм бол үнэхээр бол байхгүй байгаа байхгүй. Ягаад энэний бол тод жишээ нь манайхан үндсэндээ зөвхөн өнгөрсөн түүхээ биш. Өнөөдрийн өөрсдийнх нь орцсон байж байгаа энэ өрх хавханд орцсон байж байгаа энэ байдлаас гэсэн ихэнх нь ухаарч мэдрэхгүй байгаа байхгүй да. Энийг бол манай ард хүмүүс хэлсэн мэдэх зүйлж тэнийгийн дотор амгалан гэдэг байхгүй. Асуудлыг би мэдэхгүй. Би одоо чинь стресстгүй. Би одоо ингээд одоо юу гэдгийг өөрийнхөө бол одоо ямиг хийгээд явж би хойв орлуулад ингээд даваа шаарлуулаад явж болоо гэж боддог. Энд чинь бол зүгээр одоо чинь өөр үгээр энэ байдлыг бол одоо илэрхийлж хэлэх юм бол тэнийгийн дотор амгалан гэдэг ч юм байхгүй. Тэд нар бол ямар аюул зам л ирчээд өөр одоо бүр гэрт нь орж ирчээд бол тэд нар харахгүй байгаа. Яг ижилхэн байхгүй. Тийм учраас бол одоо чинь энэ хэвлэл мэдээллийн бол хэрэгслүүд үнэхээр бол үнэхээр аимшигтай болсон. Тэгээд энэ хэвлэл мэдээллүүдийн одоо энэ байгууллагуудыг тэр элбэгдөрж ерөнхийлөгч байж хата 50 сэтгүүлчийг бол одоо чинь Америк руу бол одоо бүр төслийн шугамар тийшээ бол явуулж үйлж одоо юу гэдгийг одоо тийм бас тодорхой одоо юм үзүүлэх тэгээд тэнд бол одоо сургалт явуулах тийм бол байдлаар авч өгч олон бол телевизэн сувгуудаар сурталчилж ярьсан олон ч улс сэтгүүлч нар яваад ирсэн юм байна лээ. Бидрийг олж мэз. Тэгээд энэ бүгдийн үүднээс чинь тэд нар бол сэтгүүлчд гэдэг чинь яг үндсэндээ ямар улсууд юм бэ? Тэд нар бол яагаад одоо чинь инженер, техникч одоо юу гэдэг эмч, багш нар болоогүй болж чадаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Тэд нар чинь бол одоо юу гэдгийг одоо ямар нэгэн бол одоо ингээд бид нар бол бүгдээрээ л одоо ингээд 10 жил сургууль бол төгссөн. Гэхдээ бол тэдний одоо чинь хичнээн одоо тэр өндөр одоо одоо сурлах сайтай хүүхдүүд нь бол тэр сэтгүүлчийн мэргэжил сонгож ирсэн юм байна. Би мэдээж энэгээр бүх сэтгүүлчийг тийм байгаа гэж хэлээгүй байхгүй да. Ихэнх нь дийлэнх нь үнэнхөө олонх нь юм байгаа. Өнөөдөр эн чинь бол нийгмийн бол тодорхой бүр бие даасан үзэгдэл болчиход байгаагийнхын хувьд би ярьж байгаа байхгүй да. Олон мэдээж тэдний дундаас бол ийм одоо юу гэдгийг бас Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа гэдэгт бол битгэж байна. Нөгөөхдөө тэд нар бол нүүнхүү баг хэсэгтэй болчиход ихэнх нь бол ийм усууд Монголын энэ одоо эдийн одоо хэвлийн одоо орон зайг эзэлчээ. Тэгээд тэд нар чинь аль бүхний хойморт нь гарчаад энэ телевизэн сувг гэдэг юмар аль бүхний хойморт нь гарч ирчээд тэгээд тэд нар бол одоо чинь дандаа юм тархины угаалга дэгс эсвэл дандаа дутуу юм гэдэг. Ягаад би нэг тархины угаалга гэж ярьж байгаа гэхдээ зэрэг чинь ямар нэгэн мэдээллийг бол өгтөө тэр мэдээллийг өөр өнцгөр харуулдаг байхгүй болно. Гэхдээ тэр өнцөг нь дандаа гадныханд ашигтай байдаг байхгүй. Өнөөгийн бол одоо энэ тогтцсон байж байгаа нь ардчилсан гэдэг бол энэ бол капиталист дэглэмд бол ашигтай юм мэдээлэл байдаг байхгүй. Тэр өнцгөөс нь тэрийг бол одоо чинь тэр одоо редакторууд нь сэтгүүлчд нь бол ингээ гаргаж ирнэ гэсэн чинь тэд нар бол Монголын улс үндэстний эсрэг бол гэмт хэрэг үйлдэж байгаа байхгүй. Яагаад эмийг бол байгаа чигээр нь эмийг бол байгаагаар нь бол тэд нар бол хөрөх тэр сэтгүүлчийн тэр үүргийг биелүүлэхгүй 20 хэдэн жил болчихж байгаа. Мэдээж энэ дотор бол хаа нэг бол мэдээж шудраг юм бол бичдэг улсууд бол биелдэг. Өглөө би бас дийлэнх юм үнэлгүй дийлэнх нь бол юм байгаа гэдгийг би дахин хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэгээ манай хүмүүсийн энэ мэдлэг мэдээлэл маш нэмрэн байгаагаас болоод ер нь нийт монголчуудын маань энэ 27 жилийн одоо энэ төвэн энэ одоо энэ чинь самарлаа гэж ярьдаг болсон шүү дээ тий. Ингэж одоо энэ Монгол улсыг маань самарч ингэж ийм төвэн ийм одоо задрал ялцралд оруулснараа бол Монголын ард түмэн бол үнэхээр одоо мэдлэг урд нь бол бид чинь бол үнэхээр үндэсний хэмжээнд бол бодож сэтгэдэг бас тийм өөр гэсэн сэхэтэнтэй юм үзсэн, уншсан, судалсан тийм хүмүүстэй байлаа тийм ээ. Гэтэл тэр хүмүүс маань бол бараг байхгүй гэж хэлж болохоор болсон нэгдүгээр. Хоёрдугаарт та түрүү нэг ийм үг хэллээ л дээ. Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс бас байгаа баха гэж. Гэтэл Монголоо гэсэн сэтгэл болол одоо зөвхөн тийм сэтгэл бол хангалтгүй болчлоо. Юм мэдэхгүй, юм ойлгохгүй байгаа хүн бол хичнээн Монголоо гэсэн сэтгэлтэй байгаа дандаа буруу юм ярьж гин, юмыг буруу өнцгөөс нь ярьж гин, эргээд дуус их орондоо хохирлтоо зүйл ярьж гин.
тэрнийг нь сонссон хүмүүс нь бас адилхан тэгж бодож байна. Ингээд бүгдээрээ ерөөсөө энэ мухардмал хямралт байдлаасаа яаж гарах уу гэдэг тэр одоо үүд хаалгаа олж харж чадахгүй ийм байдалд одоо орчод байгаа нь бол хамгийн эмгэлтэй юм шиг надад санагдаж байна л да. Тэгээ түрүүн таны бас нэг ярьсан юмтай холбоод би бас юу гэж хэлье гэж бодсон бэ гэхээр та тэгсэн штэ тийм ээ. 90 оны дээр ардсан хувьсгал гарахад тэр залуучууд ингээд өлсөөд ингээд байж хат улс төрийн төвчөөныхөө ингээд бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон гэж. Би одоо 42 нас хүрчээд эргээд бодоход нэрээ яагаад Монголын ард түмний итгэлийг авч тэр төр засгийг удирдна гэж тэр эрх мэдлийг авсан хүмүүс хуйлаа зөрчөөд зөвхөн одоо өөрсдөөсөө ажил амьдралын туршлага дутуу, тийм залуу тэгээд юм ойлгохгүй зүгээр гадныхны барууныхны одоо тэр гялгар цалгар амьдрал одоо тэр эрх чөлөөтэй тэр дуу хуурыг харж тэрнийг одоо шаардаж хөвтөж байгаа тэр хүүхдүүдийг тэр бол улс төрийн төвчөөных нь тэр нас намсуус эрдэм мэдлэгтэй ажил мэргэжлийн туршлагатай тэр хүмүүс бол тэрнийг арай өөр нүдээр харж тэн дээр бол за яг тодорхой хэмжээгээр буут хийгч болох байсан баг. Гэхдээ яагаад бүгдийг ингээд тавиад өгсөн юм болоо? Энэ бол үнэхээр аимшигтай хариуцлагагүй явдал юм уу? Эсвэл бүр 100% уран тэрслэлт юм уу? Яагаад ийм байдал болж өнгөрсөн юм болоо? Бидний социалист нийгэмд одоо бидний тэр туулж ирсэн 70 жилийн түүхийн явцад бол болохгүй бүтэхгүй залруулмаар юм зөндөө байсан байна. Тэгээ энийг яагаад айжуу зургуухан тийм ээ Монголын ард түмэнд аимшигтай цохилт болж ингэж бүх одоо юм маань сүр хэмжээнд биш арай эн чинь одоо учиртай яагаад хийж болоогүй болоо гэж би одоо үнэхээр халаглж боддог. Та энэ тал дээр бас өөрийнхөө бодол санааг хуваалцахгүй. Тийм ээ. Одоо хоёулаа бол октябрийн хувьсгалтай холбоотой социалист системийн талаар тэр яриа руугаа эргэж орё л да тий. Энэ бол одоо үнэндээ бол бид нар нэг алхмын түрүүнд явж байсан дэлхийн улс үндэстний одоо энэ ард түмнүүдийн ихэнхийнх нь энэ амьдралтаа хизээж туулж өөрийнхөө биеэр амсаж үзээгүй тийм тайван сайхан баталгаатай ийм тэгш ирэх шудраг усан дээр үндэсэн тийм нийгэм дотор бид нар амьдарч үтсэн тийм ээ. Тийм байж тэрийгээ бид нар нураалгачаад яагаад барууныхнаар өөртөө хизээж тэр дотор байж үзээгүй хүмүүсийн тэр одоо торхралт тэр явуулгаар тийм ээ бид нар өнөөдөр социализм коммунизм гэдэг нэрийг ч хэлж чадахгүй батлаа тэгж одоо ингэж ийм сонин одоо байдалд орчоод байгаа вэ гэдэг энэ асуудал байна л да. Бид нар бол одоо харьцуулах юмтай боллоо шүү дээ. 27 жилийн бидний сүүлийн явж ирсэн энэ түүхтэй энэ нийгэм маань нөгөө арчилсан сайхан нийгэм маань энэ капиталист нийгэм маань ямар байдгийг бэ? Бид нар тэр үед Монголын арчсан холбооныхон иргэн баян бол төр баяа улс баян гэж ярьжсэн. Одоо тэгээд цөөхөн иргэд нөгөө тэр тэгж хашгирж исэн хүмүүс маань баяжчлаа. Тэгтэл улс маань төр маань баян байна уу? Нөгөө эрх чөлөө сайн сайхан нөгөө ярьжсэн юмнууд маань хаана вэ те? Тэгэхээр бид нар яаж яваад ингэж ийм байдалд орчвоо тэрийг ярихын тулд 1917 оны тэр хувьсгал чи өөрөө юу байсан гэдгийг ойлгох тэрнээс хойш социализмын 70 жилийнхаа түүхийг тэр социалист системийн орнуудын гол төв болж ирсэн зөвлөлт холбоод улсын тэр түүхтэй холбож ойлгох тэр ер нь бид нэр түүх гэдэг имийг бол их хялбарчилж их одоо ингэж ер нь бол түүхийг ер нь бид нар хизээч судлахгүй ингэж явдаг нь болохоор тэр яагаад ийм асуудалд орсныхоо шалтгааныг хизээч ойлгохгүйгээр те ингэж монгонсаар аваад тэгэл ингээл ийм байгаа шүү. дуусах юм. Манай түүхчд гэдэг бол одоо би бол үнэхээр гайхдаг байхгүй. Бид нар ямар нэгэн хинч тэднээс өөр бол хинч одоо батлаж нотлож чадахгүй тийм зүйлийг тийм юм болсон тэгсэн ингэсэн гэж бол янз бүрийн одоо үнэлт бол өгдөг. Гэхдээ өгдөг тийм юмыг бол ярьж хэлж одоо хүмүүсийн толгойг маш их угааж ирлээ шүү дээ. Тэгвэл зэрсэн тэд нэг асуултанд хариулахгүй. Яагаад яг энэ одоо тухайн үед бол болсон тэр түүх яагаад энэ бол одоо голдролоо эргээд ингэж явцсан бэ гэдгийг тэр асуултуудын хариултыг тэд нар хязгаарч өгдөггүй байхгүй. Тийм юм болсон гинлээ тэгж бол одоо тэр ярьсан гинлээ л гэдэг. Тэгэхээс бол одоо юу гэх яг тухайн үед юу болсон яагаад очиххон бол яг одоо тэр тухайн үеийн одоо тухайн үйл явдал түүх яагаад энэ голдрол энэ замаар бол ороо явцсан бэ гэдгийг тэд нар задлан шинжилэхгүй байгаа учраас л бол бид нар ийм байдалд орчоод байна. Ер нь бол түүх гэдэг чинь бол бас л одоо энэ сэтгүүлч нартай адилхан яг тухайн үеийн одоо энэ дэглэмд тухайн үеийн эрх баригчдад үйлчилж идэг. Тэгээд тэдний гараас хооллож идэг нэг юм хэсэг бүлэг улсууд байгаа байхгүй юу? Тэгээд яг л тэгж харагдаад байна одоо харин тийм. Тэгээд тэд нар чинь болохдоо зэрэг ямар нэгэн бол
одоо тийм одоо нотлого баталгаа гэж бол яг хүлээж авах 100% бол итгэж хүлээж авах бас хэцүү юмыг ярьдаг, хэлдэг. Өөрийн одоо ялангуяа 90 оноос хойш ч бол ямар нэгэн тийм бол цензур, ерөн шинжлэх ухааны судалгааны тэр бол одоо шүүлт дүр нь бол үндсэндээ байхгүй бол судалгааны төвшин бол үндсэндээ шалдаа унсан шүү дээ. Тийм учраас түүхч гэдэг улсууд бол Монголын бүхэл бүтэн бол ард түмний өнгөрсөн түүхийг гүтгэн гүжирдээд гуйлаад хоёрдмол бол хүмүүсийн сонсохыг хүссэн зүйлийг яриад одоо баруун уран зохиолчд боллоо шүү дээ. Тийм уран зохиолчд байхгүй. Тэд нар чинь зүгээр түүх гэдэг юм дээр бол зүнцэлсэн уран зохиолчд боллоо. Тэгээд тэдний энэ бол имийг ингээд ажиглаад авах чинь тэд нар бол дандаа нэг талыг барьж яриад байгаа байхгүй. Гол нэг талыг гэдэг чинь хэрвээ энийг шуутхан хэлдэг бол дандаа тэр барууны одоо тэр хүйтэн дайны үеийн үдэл сурталчдын тэр хятадын бол одоо энэ өнцгөх үзэлтнүүдийн тэр үг яриаг бол тэд нар бол одоо яриад яваад байгаа байхгүй да. Тэд зөвхөн монголоор өөр хэлбэрт оруулаад яриад байгаа болохоос тэдний тэр яриад байгааны цаанд байж байгаа тэр яриад байгаа хэл үгийнхэн цаанд байж байгаа далд санаа нь бол яг тэдний тэр яриад дэвшүүлээд байгаа улсаас танаад явц цав нийлж байгаа байхгүй да. Тэгтээ зэрэгчин бол бид нар ер нь бол энэ түүх гэдэг бол ард түмний бол эсрэг хэрэгэлдэг хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг байхгүй юу? Тийм байлаа. Ер нь бол чинь ялангуяа би энэтэй ингээд холбогдуулаад ярихад бол ер нь манай улсууд чинь 90-ад оноос хойш бол үндсэндээ ард түмэн маань ихэнх нь бол залуучууд маань ялангуяа өөрснөө бодгоо байцсан байхгүй юу? Тэдний өмнөөс одоо тэр баабар бүүбэр гэдэг нөхөр боддог болсон. Тэдний бол одоо ямар асуудлыг яаж хүлээж авах вэ? Ямар байр суурьтай байх уу гэдгийг бол тэр хүн бол тодорхойлдог. Тэр хүн нийгмийн одоо ч сэтгэл зүй өөр амьсгалыг бол бүрдүүлдэг. Бүрийн ажиллагаатай ажил 27 жил хийж ирлээ шүү дээ тэр хүн. Тэгээд бол өөрөө бол битсэн байсан шүү дээ. Одоо би янз бүрийн бол архивын одоо энэ баримт одоо материал их дутуу байсан учраас би өөрөө бол баахан одоо чинь алдаа гаргасан маань амгоцсон байна тэр гэж бол битсэн байж байгаа. Тэр бол одоо гисэн хэрнээ одоо ч гэсэн бол бас тэр л нөгөө л урд нь бол явуулж исэн одоо тэр л үзэл суртлын бол одоо энэ ялангуяа би энэ үзэл суртал гэдгийг чинь би бол одоо юу гэдгийг байх ёсгүй юм биш байхгүй да. Эний чинь дахиад одоо юу гэдгийг нэг одоо хинд ашигтай байна юу тийм ашигтай байна. Энэ юунд үйлчилж байна гэдгээр нь бид нар асуулт хандах хэрэгтэй байхгүй да. Тэгэхээр одоо юу гэдгийг пропаганда гэдэг бол буруу одоо юу гэдгийг нийтлэл буруу гэж бол бид ярих нь мэдээж энэ бол утгагүй. Энийг бол одоо хүмүүс ойлгох байх гэж бодож байна. Гагцхүү энэ нутагтаа зэрэг чинь юунд үйлчилж байгаа Монголын ард түмний сайн сайхны төлөө юу Монгол улс үндэстний сайн сайхны төлөө юу бидний нэв нэгдлийн төлөө юу биднийг бол одоо чинь ямар нэгэн бол хөгжил дэвшилт бол урайлан дуудсан зохион байгуулсан тийм үү ийм юм байна уу гэдгийг бол бид нар харж үзэх хэрэгтэй. Тэр хүн бол дандаа одоо ерөөс нэг ажиглаад байхад ерөөсөө энэ одоо энэ Балт орчмын 3 улс Оросын бол одоо либералчд байж байна. За тэгээд одоо энэ Гөржийн бол одоо хэсэг нэр бүхий хэдэн либералч яг тэдний бичсэн юмнуудыг ерөөсөө үг үсэггүй давтдаг байхгүй үг үсэггүй. Харин баг хуулаад бичсэн юм уу гэмээр тийм ээ. Тийм бол бүр тэр үг үсэггүй тэрний орчуулганд одоо чинь өөр хэл дээр л байгаа болохоос үг үсэггүй тэрний тэр логикууд нь тэрний дистранууд нь ерөөсөө нэг байдаг байхгүй. Тэгтээ зэрэг эндээс бол нэг дүгнэлт хийж болж байгаа байхгүй да. Энэ бүхнийг нэг газраас бол одоо чинь зохион байгуулаа нэг газраас координац хийгээд байгаа юм байна гэдэг ойлгогддог байхгүй. Юм уншдаг судлах нэг газраас боловсруулж өгөөд байна тийм ээ. Харин тийм